За өдрийн мэнд хүргэе моли байна. Өнөөдрийнхөө бичлэгээр пүрожида, пүсожида, мөнөөжида, номоожида, доорожида, мангажида, сөрожида, битрожида гэд энэ 8 үгийг бүгдээрээ үзье. Ерөнхийдөө жоохон адил төстэй боловч жоохон өөр ялгаатай байгаа. За эхний үг нь пүрожида гэдэг үг байна. Энэ нь хугарах гэсэн үг. Жишээ өгүүлбэр харах юм бол 친구가 나무에서 떨어져 팔이 부러졌다. найз маань модноос унаад гар нь хугарсан. Хугарах гэдэг утга санааг илэрхийлж байна. Дараагийнх нь пүсожида. Пүсожида гэдэг нь хагарч бутрах гэсэн утга санаатай. жишээ авах юм бол 접시가 바닥에 떨어져 산산이 부서졌다. 접시 다우г байна те. газар унаад, шалан дээр унаад 산산이 гэхээр хаа сайгүй 부서졌다. хагарч бутрлаа гэсэн юм утга санаатай өгүүлбэр байна. Дараагийн үг нь мөнөөжида. Мөнөөжида гэдэг нь нуурах гэсэн утгатай байна. За жишээ харах юм бол 지진으로 많은 집이 무너졌다. 지진 ихээр газар хөдлөлт. газар хөдлөлтөөс болоод маш олон гэр нуураад унсан. Иймэрхүү утгаар орж байна. Мөнөөжида нуурах. Нуурах гэдэг утга санаатай мөртлөө тухайн ямар үгтэй холбогдохоос шалтгаалаад бас утга нь өөрчлөгдөж болно. Жишээ нь нараага мөнөөжида гэх юм бол улс нуурах гэхээс илүү улс мөхөх ч юм уу ингэж орчуулах ч юм уу. Эсвэл хайсаага мөнөөжида компанид ампуурах гэдгээр ч юм уу орчуулагдаж болно. Ерөнхий утга санаа нь нуурах гэсэн үг мөртлөө урд нь ямар үг залхахаас шалтгаалаад орчуулах хэлбэр дээр жоохон өөрөөр монгол руу утгачлж орчуулж болно. Дараагийн үг нь номоожида. Номоожида нь бас унах гэсэн үг байгаа. Гэхдээ ямар нэг зүйл тээглээд унах ч юм уу те. Ямар нэг юмн дээрээс унах ч юм уу гэх юм бол 넘어졌어요. 넘어진 사람을 일으켜줬어요. ингээ унтсан байсан хүнийг босгоод өглөө иймэрхүү утга санаагаар ярьж болж байна. За мөн сөрожида гэж байна. Сөрожида гэдэг үг нь унахтаа бас ухаан алдаж унах гэдэг утга санаагаар ордог. жишээ авах юм бол 그는 과로로 쓰러졌다. тэр маш хит ядаргаанаас болоод ухаан алдсан. 그는 충격을 받아서 쓰러졌다. шоконд ороод ухаан алдсан. Иймэрхүү маягаар ухаан алдах гэдэг утгаараа бас ордог. За мөн доорожида гэдэг үг байна. доорожида нь бас унах гэсэн үг мөртлөө арай өөр тохиолдлуудаар бас орж улдаг. Эхнийх нь бол түрүү хэлжсэн 나무에서 떨어졌다, 바닥에 떨어졌다 гэд зүгээр юмн дээрээс унах ойчих гэдгээрээ орж байна. Модноос унах, газарт унах. За өөр утга нь болохоор бас шалгалтандаа унах гэдэг талаараа ч орж болно. 시험에 떨어지다. ийм утгаар орж байна. Мөн тун эсвэл 물건 ч юм уу ямар нэг зүйл дуусах гэдэг утгаар бас орж улдаг. 돈이 다 떨어졌어. мөнгөгүй болцсон, бүх мөнгө дууссан. Эсвэл ямар нэг 물건, ямар нэг бүтээгдэхүүн дуусахад ашиглаж болно. 물건이 다 떨어졌어. юу ч хийж болно те. Ямар нэг зүйл хэрэглэгдээд ингээд бүгд дуусахыг доорожидагаар ярьж болдог. Мөн мангажида гэдэг үг байна. мангажида нь эвдрэх, хэмхрэх гэсэн утгатай. Ямар нэг эд зүйлс бол мангажида гэх юм бол эвдэрсэн байна гэдгээр орж болно. Жишээ нь 가위가 망가졌어. хайч эвдэрчихсэн байна. Тиймэрхүү зүйл мангажида. Бас хүндээ хэрглэж болно. 사람이 망가지다. хүн эвдрэх гэж монголчууд хүртэл ярьдаг те. эвдрэх гэдэг нь бас хүндээрч бас ашиглагдаад мангажида нь ийм утга санаагаар орж байна. Сүүлийн үг нь битрожида. битрожида гэдэг нь болохоор хазайх, мүрийх гэсэн утгатай. Ямар тохиолдолд орж ийн хэр зүгээр эгжага 비뚤어졌네요 гэх юм бол тэр жааз ингээ жоохон дайлицсан байх ч юм уу. Эсвэл 코가 비뚤어졌다 гэх юм бол хамар жоохон мөрийцсэн байна. Эсвэл 성격이 비뚤어지다. 성격 гэдэг нь хүний ааш зан те. Тэгвэл ааш зан бас жоохон хазаагаад байна, хилтийгээд байна гэдэг нь ааш зан жоохон эвдрээд байна ч юм уу. Ийм утгаар бас орж болно. Тэгэхээр энэ 비뚤어지다 гэдэг нь хазаах, мөрийх, хилтийх гэсэн ийм утгуудаар орсон байна.